ямар үр дүн гарсан гэж та маш тодорхой хэлж. Ард түмэн гайхамшигтай үр дүн гарсан. Би та нартай баярлалаа. Намайг эрд дэмжиж байсан, ганцаардж яхад мань дэмжижсэн та нартай баярлалаа. 4 сарын 30-нд сөрөг нэхэмжил гаргасан. Энэ бол мэдээж Баттуулга ерөнхийлөгч оюун эрд нь бол үнэхээр энэ дээр сайн ажилласан шүү. Би тэр сөрөг хүчин ардын намгаад бүгдөө ингэ муу хэлэхгүй. Сайн байвал сайныг хэлнэ. Ерөнхий сайд энэ дээр үл яг ерөнхий сайд шиг байж чадсан. Өнгөрсөн 2 жил бол Баттуулга ерөнхийлөгч бол энэ дээр өөрийнхөө энэ албан тушаал карьерийг бүгдийн золиосолж, бүх карьераа золиосолж энэ дээр зүтгэсэн. Би хүний зүтгэсэн ямиг өөртөө будааж авахгүй. Тэр Монголын цагдаа, шүүх, прокурор, одоо АТГ цагдаа ороогүй шүү. АТГ, прокурор, шүүх гайхамшигтай. Монголын хамгийн том хулгайч Сүү Баттуулдыг илрүүлж юу азар Сүү Баттуулдаа бас баярлж байна. Тэр маань юу азар авилгал авцсан. Юу азар тийм офшорондоо хөөрхий тийм баригдахаар хийцэн дээ зайлвал. Тэгээд бөөн баяр. Тэгснээрээ Нью-Йорк, Лондон, Хонконг, Сингапур, Virgin Island гэдэг ингээд 5 улсын 6 шүүхтэр Монголын оюу толгойн гэрээ хийхдээ авилгал өгч авч хийлцсэн байна. Дөрмийн бусаар тоглосон юм байна. Луйвер хийж тоглосон юм байна. Гэдгээ нотолцсон. Юу азар Баттуулга ерөнхийлөгч оюун эрдэнэ 2 Kingsbalding гэдэг сайн өмгөөллийн компаниг хөлсөлж авсан. Энэ бол миний хөдөлмөр биш. Би баярлж байгаа. Тэгээд харин энээсээ бултах га. За нөгөө Сүү Баттуулданд гэрэлд гараад ирсэн чинь ардын намынхын чинь зүхтаах гад ингээд ядаргаатж байгаа юм да.